Миний амьдралын философи гэдэг ах юм байхгүй. Би бол хувиа бодсон хүн биш. Тийм. Миний хувийн асуудал бол юу юм бэ? Би нэг муу тоосон цар шүү дээ. Тийм нэг их юм бодоод хэрэггүй шүү дээ. Юу юм би? Нэг 50 60 жил энэ газар өрсөндөө жоох алхаж байгаа тэгэл байхгүй болно шүү дээ. Тэгэл тоос болно шүү дээ. Тэрэндээ нэг их юм бодох хэрэггүй шүү дээ. Тийм. Юугаараа хүн амьдарч явж байгаа нь ямар нэг жоохон сэтгэл ханамжтай байх. Тий? Тэгээд хийх юмтай байх. Аюух ажилтай байх. Завгүй. Маш их ажилтай байх хэрэгтэй. Хийж байгаа ажилдаа аз жаргалтай байх хэрэгтэй. Дуртай байх хэрэгтэй. Аз жаргалагч ингээд сууж байгаа нэг аз жаргалтай байх шүү дээ. Аз жаргалагч тэр хийж байгаа, бүтээж байгаадаа аз жаргалтай байх шүү дээ. Тий? Тэгэл одоо номоо бичнэ, номоо уншина, хүн төрөлхтний мянган номуудаар дүүрсэн номын сонгуул биш шүү дээ. Гэхдээ тэрний би одоо юу хэдийн хэсгийг нь уншсан юм бэ? Сайн бол нэг 2000 номыг уншсан шүү дээ. Тэгэхээр цаанд нь 100000 ном биш. Бид тэрийг уншаач шүү дээ. Хийх ажил их байгаа биз? Тэг яг энэ нэг яг Монголын өнөөдрийн нэг асуудал бол 90 онд сэхэднүүд устгахчихсан. Тэг сэхэднүүд нийгэм болцсон. Ерөнхийдөө. Уул нь нийгэм чинь сэхэднүүд авч явдаг байхгүй. Манай сэхэднүүд чинь 90 онд нөгөө талбай дээр дандаа хулиганууд юм уу бүтэхгүй нөхдүүд одоо гарч ирээд тэгээд нийгмийнхаа сэхэднүүдийг эсэргүүцэж гарч ирсэн байхгүй. Тэгээд манайх сэхэдэг байгаа болцсон байхгүй. Шинжлэх ухааныгаа устгаад, аж үйлдвэрүүдээ устгаа хийсэн чинь, ховчлаар устгаа хийсэн чинь нөгөө сэхэтэн тэнд ажиллаж байсан сэхэтнүүд чинь ажилгүй болчих واخгүй. Ойлгож байна уу? Би чинь шинжлэх ухааны академи физик техникийн өрөөлөнд ажиллаж байсан. Би өөрөө мэдэн штэ. Юу болсныг. Хачин болсон штэ тэр онд. Шинжлэх ухааны академи. Мэдлэг устсан байхгүй тэр үед. Тэгээ мухарс гарч ирсэн. Бөөнөр гарч ирсэн. Одоо нөгөө нэг тэр үед чинь хин блэ нэг юу гал гаргадаг охин гараад ирлээ гэдэг. Өчөө нөгөө нэг хин блэ тэр үед чинь нэг ямар дашцрын билүү юуны сонгоны тэндэг уулан дээр гарч харь гаригтай холбогдлоо гэдэг. Тэр ч бүр солиорч ялаа шүү дээ тэр үед чинь. Тий 90 оны үед бол амар өсөж та нар одоо мэдэхгүй байх. Тий энэ залуу үед бол мэддэггүй байхгүй 90 онд юу болсныг. Амар юм болсон байхгүй. Тэгээ ерөнхийдөө Монголын сэхэднүүд ажилгүй болоод аж үйлдвэр шинжлэх ухаан устчихсан учраас ихтэй сургуулиуд устдаад тагсан байхгүй. Тэнд нөгөө мэдлэг хэмжүүр биш болцсон байхгүй. Тэг залтай, мэгтэй, бүдүүлэг, хулиган тийм нөхдөд чинь одоо Монгол орныг эзэллээ шүү дээ. Тий. Тэгээд сэхэднүүд туссан байхгүй. Ерөнхийдөө тэр сэхэднүүд чинь сэтгэлээр унсаар байгаад өвгөдийн хүндэд арих угаад өгсөндөө ихэнх нь. Тий. Өвгөдийн хүндий чи одоо сэхэднүүдийн үхлийн одоо газар шүү дээ. Зүүн Европт сурж ирсэн. Зүйл толгойд улсад мянгаараа сурж ирсэн. Одоо намайг баг байхад үгүй оюутан болоод би Герман руу галт тэргээр явлаа шүү дээ. Тэгэхэд үдэс ерөөсөө мянгаараа мэдлэг боловсралтай болох гээд явж ирсэн. Одоо нөгөө юу гэж хүний юу гэдэг вэ? Хайрын галуу өвлөх газраас хүний хүн мэрэгжил боловсрал эрдэм сурж ирнэ гэж үг байна шүү дээ. Яг тэр шиг хайрын галуу өвлөх газар руу галт тэргээр онгоцоор явж сурж ирсэн. Тэр бүх хүмүүс устцсан одоо. Тэр бүх хүмүүс Польш, Болгар, Чех, Унгар, Герман, Зөвлөлт холбоотой улс, Хятад орн маш олноороо явж сурсан. Тэр байтугай барууны орлон хүртэл тэр үед явж ирсэн. Франц руу маш явж ирсэн. Тэр хүмүүс одоо бүгд байхгүй. Өвгөнтийн үндэд ихэнх нь өгч гисэн. Зарим гайгуунууд нь одоо Америкт юм уу, Европт юм уу явж байгаа. Тэд нэг ажил олоод тэндээ нэг шингэсэн баг. Тэгэхээр энд бол ерөнхийдөө сэхэтэн байхгүй орн байхгүй. Тэгэхээр чи одоо Хятадудаас юм уу, Америкудаас юм уу, Германуудаас очиад асуудаа. Танаа улс сэхэтний давхарч байхгүй байсан бол яах байсан бэ гэдээ асуудаа. Тэр магадгүй би одоо үлдсэн сүүлчийн сэхэтэн байх нэг сүүлчийн Могикан гэдэг шиг. Сүүлчийн сэхэтэн. Хүүхдээ битгий мундаг болгоно гэж дарамтлаарай. Хүүхдээ битгий онцсур гэж дарамтлаарай. Болоогүй. Тий 20 30 нас үржиж наад хүний чинь амьдрал зүгшрэнэ. Одоо бол зүгээр л энэ нийгэмд хүүхэд насаа л итлэг. Тий. Ийм жоох юмнууд ч одоо онцгор гэдэг. Одоо солиор л байхгүй юу? Тий. Тэр нөгөө үе чинь өнгөрсөн байхгүй юу? Тий. Одоо онц сургал шууд ажилд ордог гэдэг ойлголт чинь өнгөрсөн байхгүй юу? Тий. Заавал биш болцсон байхгүй юу? Заавал биш. Тий. Интернетээр сургууль сурахгүйгээр интернетээс юм сурж агаад ажилд орч болно. Одоо залуучууд тийм байна шүү дээ. Их сургууль явахгүй шүү дээ. Яахын энд их сургууль явж, мөс рүү явж, шүтээс рүү явж мөнгө өрж яхаар интернетээр суугаад англи хэлтэй интернетээр юм сураад мэдчихэж шүү дээ. Тэгэл шууд компанид өөрийнхөө юг явуулаад, өргөдөл явуулаад ажилд орчих шүү дээ. Ямар ч асуудалгүй өнөөдөр дипломч нэг чухал биш болсон. Мэдлэг л чухал хүний.
Тэг хүүхдээ бити одоо шахаж шаардаарай мундаг хүн болох гэж. Ирээдүйд тийм болно ч гэдэг юм уу. Онц сурч гэдэг юм уу. Олимпиадад төрүүлж гэдэг юм уу. Бидний хүүхэд мундаг байна. Тэгэхэд чийч гэдэг юм уу. Харьцуулдаг ч юм уу. Тэ? Бити тэгж хүүхдээ болоогүй байхад нөгөө дарамтлаарай л гэж хэлмээр байна. Зүгээр л сайхан сахилга гутаал хичээдээ эвэл хийгээл их гол хийхгүй тэгэл гүүжиг. Бидний хүүхднээс социализм ямар аз жаргалтай байсан. Гадаа тоглол. Гэтэ орохгүй. За тэгээд сургууль дээр очирна секс дугуулсан ажиллаад одоо хавар спартакад болдог байсан. Одоо ингээл хөнгө атлетик гүүгээд л хөлбөмбөг тоглоод л уртад гүүгээд л хараагаад одоо паркд нэг стадион байсан шүү дээ. Одоо ховчлаа авчаа үстэй. Тий. Тэр дотор маш их хөнгө атлетикийн нэмзэн болдог байсан. 10 жилийн сургуулиуд гадаанаа дандаа биеийн тамирын талбайтай байсан. Одоо ч яг нь ховчлаар биеийн тамирын талбайнууд дээр маш барьцсан мэлээ. Тий. Тэгээд бид нар чинь ингэж хүүхдэд талтай тийм харгас артсан байхгүй. Хүүхдийг балладаг. Хүүхдийн хөгжих орон цаг гэд хом хайцсан байгаа. Биеийн тамирын талбайд нь башин бариад. Уулын тэр биеийн тамирын талбайд чи өнөөдөр одоо хөлбөмбөг тоглож явах хэрэгтэй байхгүй. Хүүхдийн дуу сонсогдоод л. Одоо социализмын үе чинь ингээл ерөөсө гараад явхад л хүүхдийн дуу сонсогдоод идэгсэн. Гадаа тоглож байгаа. Биеийн тамир хийж байгаа. Өнөөдөр Монгол улсын хүүхдүүд бол хамгийн аз жаргалгүй хүүхдүүд. Япон явж үзээрэй. Тий, Японд би очижсэн. Сургуулийн гадаа шугталтаад л бейсбол, янз бүрийн спорт хийгээд идэг. Ээж аваад нэг наанаас нь харчихсан. Тэгэл хүүхдүүдэнд хөлбөмбөг тоглоо. Манайд хүүхдээ хөлбөмбөг тоглоочаад хараа сууж идэг ээж аваад байна уу? Мэдхгүй. Германд багт хагас үтэн сайн тэгэл. Гадаа хөлбөмбөг тоглож байна. Янз бүрийн спортууд хийгээд л. Тэгэл секц дугуул хүүхдэд зориулсан маш арга хэмжээнд явагддаг. Маад бол яг гэдэг нэг сонгуульд өгөхөд ирэхээр нэг их хурлын гишүүн нэг дэвшигч байгаа хүн нэг сургууль дээр очиж нэг жоох юм хэлээл нэг гүйлгэж хамт зураг авахуулаад тэгэл болчихж байгаа шин. Тийм энэ сургуульд одоо би тийм одоо юм бэлгэллээ. Тэгээд одоо болоо. Тэгэхээр бид нар Монгол улс цаашаа төгжиж ер нь нэг олигтойхон шиг үндсэн уялдаа болоё гэвэл олигтойхон шиг улс ор нэг улс шиг улс болоё гэвэл энэ хүүхдүүдийн асуудлыг л маш их одоо аз жаргалтайгаар тэднийг энд одоо эрхчлөөтэй тоглож хөөрөлдсөн тийм ээж аав нь чиний төлбөрийг би төлж байгаа төлбөрөөс салах хэрэгтэй. Тий одоо орчин үед одоо би 21 дугаар зуун ярьж шүү. Ер нь бол орчин үед хүүхэдтэй болох бол аюух тийм хариуцлагын асуудал болцсон л доо. Хуучин шиг одоо хүүхэд гаргаад тэгэл эсгий гэрээ тойрж гүйж байгаа л хонь урахтаа ноцолж байгаа л тийм өсчдөг. Тэр чи одоо боломжгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр өөрөөр ээж аав асрах хариуцлага асрах үүрэг ирж байгаа байхгүй. Тэр хүүхдтэй болох уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэг би тэр үүрэг хариуцлагыг даах уу гэдгийг чадах уу гэдгийг тий тэгжээд одоо хүүхдтэй болох хэрэгтэй. Чадах уу гэж. Мэдээж яг хүүхдтэй бол одоо амьдрал сайхан болно ч гэдэг юм уу эсвэл одоо гэрүүл хүүхд ороод ирэх юм бол одоо битэрийн гэрүүлийн хямрал сайжирч гэдэг юм одоо юу гэдгийг тиймэрхүү маягаар хүүхдийг нэг хэрэгсэл болгож л болохгүй. Хүүхд гаргачвал одоо нөхөр яаж гэдэг ихнэр баярлан ч гэдэг юм уу нөхөр баярлан ч гэдэг юм уу гэр орныхан баярлан ч гэдэг юм. Хүүхд хэрэгсэл болох болж л болохгүй. Хүүхд үнэхээр өөрийн өстой хувийн үнэхээр том хүсэл байх хэрэгтэй. Тэгвэл аягүй хэрэгтэй. Тий. Хүүхдийг өөр нь хизээч хэрэгсэл болгож болохгүй. Эрэгтэй хүүхд төрүүл заа нэг адуу манах хүүтэй боллоо ч гэдэг юм уу. Охин төрүүл заа нэг оюутал үйл хийх охинтой боллоо ч гэдэг юм. Ерөнхийдөө бараг нэг ажилчин анги төрөөд шүү дээ. Тий. Одоогийн нийгэмд тэр дээр үеих шиг тэр Монгол тэр аюултай ёсыг хэрэгжилж болохгүй. Нэг тех хүүтэй боллоо ч гэдэг юм. Одоо чи эмч болчод одоо ирээдүйд намайг эмчлэн ч гэдэг юм уу. Тий. Тэгж өөртөө зориулж эмч бэлдэж болохгүй. Тий. Одоо тийм ээж нар байж шүү дээ эмээ нар. Тий. Хүүг одоо хууль сурч гэдэг юм уу? Би одоо компанитай эд төрөнгөтэй одоо юу гэдгийг бизнес хийж байгаа. Тэр нэг өмгөөлөгч хуульч хүүтэй байхгүй болохгүй. Хуульч охинтой байхгүй болохгүй гэд хүүхдээ хуульч болгохдаг ч юм уу. Тий. Тэгж хүнийг одоо хэрэгсэл болгож болохгүй. Тий. Өөрийнхөө одоо тийм үү ажилчин анги тий албан хаагч болгож болохгүй. Үнэхээр л хүссэн чи өөрийнхөө хүсэл төмөөлөө би энэ хорвоо дээр хүүхдтэй гэдэгдээ аз жаргалтай яваа гэсэн тийм чамаас би юу ч одоо шаардаж хуульч бол эмч бол эсвэл одоо банкны босс бол гэж чамаас би шаардахгүй эсвэл улс төрч бол гэж бүр чамайг баллахгүй тий өөрийнхөө хүссэн тэр амьдралаараа өөрийнхөө авиас чадвараа гаргаад тэгэл яв чи аз жаргалтай болж жоохон чи одоо мэдэрч нэг буруу ойлгож яваад шүү дээ. Нэг мундаг хүн болох гээд нэг ирээдүйд нэг тийм үү мундаг дээгүүр ажил хийдэг мундаг хүн болох гээд тэр чинь өнөөдөр устчихсан. Тийм. Ер нь ихэнх Монголын эрэгтэйчүүд юм одоо эмэгтэйчүүд чинь тэргөө
хүүхэд наснаасаа тийм айхтар хайр халамж бас нэг идэлхгүй өсөж байгаа шүү дээ. Тий. Ээж аваасаа тийм ч хайр халамж авч чадахгүй шүү дээ. Тэд нар чи өөрсдөө бас мэдэхгүй юм чинь. Тий, тэр талаар боловсрол авахгүй юм чинь. Тэгэхээр чинь ерөөдөө хайр халамж мэдэхгүй ээж аавын хүүхдүүд хайр халамж мэдэхгүй шүү дээ. Тий. Хайрыг амталсан хүн л хүнийг хайрлаж чадна шүү дээ. Хайр амтлаагүй чам яаж хайрлах юм? Тий. Өөрөөр хайрладгүй халамжилдгүй нөхрийнхөө ар гэрийн асуугаад судлахаар мэдэгддэг шүү дээ. Ээж аавын гэр бүлийн асуудалтай байсан юм байна. Эрт салаад явцсан юм байж гэдэг юм одоо юу гэдэг чинь. Тий. Тэрнээс суухахаа өмнө ч юм уу тэр ар гэрийг бас мэдээд авчих чинь чухал байхгүй юу? Яг тэр хэлгээд бойл гэж байгаа юм биш. Ер нь бол манайр бол хайр нэг мэдэхгүй юм байна. Хайр нэг үзээгүй өссөн юм байна. Тэр энэ үнээс нэг хайр шаардаад хэрэггүй юм байна. Гэдэг ч юм уу. Тий. Харин яг л хүүхдээ ч юм байна. Хүүхдийг хайрлна гэдэг чинь наа ч гэдэг юм уу одоо эсвэл бач гэдэг юм уу тийм үү? Хэлгээтэй л одоо яадаг ч юм тийм үү ботинсаа айдэр чилэвглэн тэр хэлгээд их биш байхгүй юу? Наа биш байхгүй юу? Тий. Тэр чинь бүр хэлгүй болгоно шүү дээ. Тий. Тэгж өстой болохгүй. За хоёрдугаар зүгээр нэг ууралсан үед нь уйлсан үед нэг бэлэг аваад өгчдөг ч юм уу. Тий. Нэг тиймэрхүү юм ч юм бол хайртай ямар ч хамаагүй байхгүй юу. Тий. Зүгээр эсвэл дотроо ээж нь охиндоо хайртай гэл ингээл тэрийгэ давтаад яваад ах бас хэрэггүй байхгүй юу. Тий. Тэр хайр гэдэг чинь өөрөө харагдах хэрэгтэй байхгүй юу. Тий. Харагдах хэрэгтэй. Мэдрэгдэх хэрэгтэй. Тий. Тэр чинь жүжиглээд ямар ч боломжгүй. Чи хайртай болж тэр чинь одоо өстой орон ухаан хэрэгтэй те. Тэр талаар өөрөө бас ойлголттой байх хэрэгтэй л дээ. Байхгүй бол тэгэл байхгүй. Тэгээ жүжиглэх л асуудал гад. Ээж нь ямар хайртай штэ л гэж давтаад байна. Тэгээ байхгүй. 15 6 өрөөд хаяал яваад гэнэ. Баяртай. Нэг залууд гаал яваад гэнэ. Тэгэхээр хайр байна штэ өөрөө хитрхийх бас ингээл нэг хүний төлөө ингээл хүний хэрэгт оролцоод яаж нээж гэн гэж лагаж чинь хайр гэж бодоод байгаа байхгүй. Халамж гэж бодоод байгаа байхгүй. Тэр чинь бүр дараад байгаа байхгүй юу? Тий. Одоо тэгээ яаж нээж уцтаад л өдөр болгон уцталцаад л өдөр болгон ээж наа гэл ингээд тэрийг нэг хүн хайр гэж ойлгоод байгаа байхгүй. Үгүй байхгүй. Бүр илүү бүр дарамт байхгүй тэр чинь. Тэр нэг дугаа байсан тэр байхгүй. Тий. Ер нь хүмүүс хоорондоо жоохон холхон байх хэрэгтэй. Нэг их наалдаад байх хэрэггүй. Тий. Тэр чинь бол утгаалцдаг байхгүй. Тий. Ер нь бол ингээл ууцлагтаа ууцчаад холдох үедээ холдчиход байв. Яг л нийгмийн амьдралд тийм байх хэрэгтэй байхгүй. Нийгмийн амьдралд. Яг л хүн болгон өөрийнхөө бие даасан амьдралаараа амьдрахгүй одоо болохгүй болчиход байна шүү дээ. Би нэг тэтгэврийнхаа дээр нэг амьдарчмаар байна. Чи олж байгаа цалингараа нэг амьдарчих. Ч гэдэг юм уу. Би бас нэг өгчтэй нэг уулзчихмаар байна. Тэг хүүхдээ чи арах завгүй ч гэдэг юм. Тэг. Нөгөө охин одоо яадаг юм. Ажил мөрхтэй явнаа. Зүгээр таны наад өвчин зовлонтой чинь бас зурлах зав одоохондоо алга. Тэг одоо эмнэлэгт үтчээ ч юм уу. Эмчид үзүүлж जैन. Би явдаа тэнтэргээл одоо дуудвал үгүй би ажилдаа явж байна. Маргааш ч идэхгүй ч гэдэг юм уу. Тийм учраас нэг нэгнээс нэг жоо хамааралгүй болох хэрэгтэй монголчууд. Нэг нэгнээс хитрхи хамааралтай болохоор нэг нэгэнд амар их дарамт учруулж штэ. Сэтгэлийн дарамт. Ото очихгүй болохгүй, тэггүй болохгүй. Ээж тэгээд байна ч гэдэг юм. Аав тэгээд байна ч гэдэг юм. Эсвэл охин тэгээд байна, хүү тэгээд байна. Миний нэг эрхчлөө эрхэм үг гэж ном байгаа штэ. Тэн дээр би бичсэн баа штэ тий. Ээж охиноосоо чөлөөлөгдөх, охин ээжээсээ чөлөөлөгдөх, хүү аваасаа чөлөөлөгдөх, аав хүүгээсээ чөлөөлөгдөх. Тэр чинь л жинхэнэ эрхчлөө гэж штэ. Тэгээс одоо гудамжинд гараад гинжлүүлснийхээ эрхчлөө юу гэдгийг хязгаарлаглаа гэх гэдэг байгаа байхгүй. Гудамжаар гарч чадахгүй байгаа эрхчлөө хязгаарлаглаа. Тэр замын дөрөнтэй хамаатай болохоос ш. Эрхчлөөтэй ямар ч хамаагүй. Нүүдэлчин эрхчлөөч гэх шиг малчин эрхчлөө жинхэнэ эрхчлөөг хөдөө морьтой зүгээр хаашаа хамаагүй давхиж байгаа эрхчлөө гэдэг байгаа. Тэр чинь эрхчлөөтэй ямар ч хамаагүй. Хүний хийж бүтээх, хэлэх, ярих, оролцох, оролцоо эрхчлөөтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо жишээлбэл интернетэд фэйсбүүк дээр нэг хүн бичсэн байхгүй. Амьдрал сайхан гэж бичсэн байгаа байхгүй. Худлаа. Амьдрал муухай байж болно. Тий, заавал сайхан биш. Сайхан хүндээ сайхан байх. Муухай хүндээ муухай. Маш олон нийгэмд олон хүн хүхэмсэн гэж боддог гэж байгаа байхгүй юу? Тий, сүхий. Тэгэхээр чи амьдрал сайхан болоод гэж байна уу? Тий. Тэгэхээр бид нар энэ худлааныг зүүрц зүг. Худлааны монголчууд тийм байсан. Манай уламжлалч чинь тийм байсан. Монгол ёс чинь ийм байсан. Нэг худлаа ярианаас одоо салах хэрэгтэй байхгүй юу? 21-р зуунд өнөөдөрт ирэх хэрэгтэй байхгүй юу? Бид нар өнөөдөрт ирэхгүй. Тэр хойно уламжлалт явс яриад, зан заншил яриад байгаад байна ш. Тэр бүх чи өнөөдөр хүчингүй уучлаарай. Нөгөө боловсрал ядвал энэ ч нөгөө нэг сэтгэл зүйн психолог сэтгэл зүйн боловсрал байхгүй. Багаасаа нөгөө сургууль мужил үзээгүй. Би одоо хэлсэн ш. Нөгөө төвчөө явцдаг байсан. 8-нд явчихсан. Хин нэг ах эгч дүүнэр дээр үлдээсэн ч байдаг юм уу? Энд чинь ерөөсөө Монгол хүмүүс чинь дандаа ээж аавдаа хаягддаг байхгүй юу? Орхигддаг байхгүй юу? Мартагддаг байхгүй юу? Одооноос л нэг жоохон
энэ гадаадын энэ хүүхдүүдэд яаж харьцааг хүмүүжүүлж байгааг суралцаад хүүхдүүд рүү бас анхаардаг болж эхэлж байна шүү дээ. Тэрээс бол бид нар ерөөсөө Монгол хүн чинь нөгөө 40 50 онд эсхийг ирээсээ гарч ирээд тэр хүүхэд хүмүүжүүлдэг, хүүхдийн төлөө хариуцлагатай байдаг гэсэн тийм бид нар тийм түүх байхгүй юу? Нийгмийн түүх байхгүй. Нийгэм рүү гарахаар нийгэмд хачин хүмүүс байдаг юм аа. Тэр нийгэм дотор уучраа олж сурах хэрэгтэй гэсэн тийм хүмүүжлэг бид нар олгож чаддаггүй байхгүй юу? Одоо Улаанбаатарт орж ирээл, хөдөөнөөс орж ирээл, мөнгө хармалж орж ирээл нэг дээд сургуулийн оюутан болоод тэгэл нийгэм рүү Google гарчиж шít. Энэ нийгэм муу муухай сайн сайх нэг огт мэдэхгүйгээр яваад орж шít. Тэгэл ямар ч хамаагүй хүнд үнэмшээл. Тийм учраас одоо энэ гадаадын энэ шашны мухар сүсгийн байгууллагууд залуучуудын чинь хаана л цуглуулаад лекц уншаад байна шít. Тий одоо бид өөрийг ингээд сууж байхад өмнө Солонгосын нэг мөн шашны хүн бол хаана нэг залуучуудыг цуглуулсан лекц уншаал сууж байгаа. Маа чинь ийм болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ сэтгэл зүйн маш их асуудалтай байна шүү дээ бид нар чинь. Монголчууд. Яг л чинь энэ нийгмийн амьдрал, орчин үеийн амьдрал руу бэлтгэлгүйгээр ороод ирж байгаа байхгүй. Ямар ч бэлтгэлгүйгээр болгоомжлуулахгүйгээр хэн ч анхааруулахгүйгээр амьдрал сайхан гэдэг нөгөө нэг муухай үгнээс чинь болоод сайхан гэлгүйгээд ороод ирж байгаа байхгүй. Хайр дурлал сайхан гэл амьдрал руу гүйгээд орж байгаа гэж. Гэтэл хайр дурлал муухай шүү дээ. Бүтэхгүй үедээ ёстой хачин болж байгаа шүү дээ. Үзэн ядж байгаа шүү дээ. Тэг бараж амь насанд ч үрэн шүү дээ. Хайр дурлал хүний хайрыг тоохгүй, хүний хайр дурлалыг тийм үү бүтлгүүр төлвөл. Тийм сайхан юм биш шүү дээ. Буруу хүнд хайртай болоод олон жил одоо тэгэл аз жаргалгүй амьдарч байгаа хүмүүс үү шүү дээ. Тэг. Яасан нэг хайраас болоод тэгэл насан туршдаа бүтлгүүч шүү дээ. Тэр хайр гэдэг чинь тийм сайхан юм биш байхгүй. Хайрын суралцах хэрэгтэй байхгүй. Хайрын тухай боловсрол хэрэгтэй байхгүй. Тийм амар биш. Монгол хүн хитрхи гинэн бүгдийг хүлээж аваад орчиж байгаа байхгүй. Тэрийг чинь анхааруулдаг сэхэтик хэрэгтэй. Соён гээгүүлж хэрэгтэй. Тэрийгээ хэлэхээр үгүй штэ амьдрал сайхан штэ гэдэг байгаа байхгүй. Уучлаарай. Муухай үедээ муухай. Хитрхи феодлын үеэрээ байгаад штэ. Тийм үү? Төрийн шагналтай юм уу гавьяа тэгэхээр л долгоноол бялдуучлаад эхэлдэг. Тийм? Төрийн сайд гэхээр л долгоноол бялдуучлаад эхэлнэ. Их хурлын гишүү гэхээр л ерөөсө баргалж юу ордонд баргалж коридор таарлууд их хурлын гишүүнд юу гэлээ тентхийн ажилчид баргалж ёслох мослох хэрэгтэй ч гэх шиг. Бүр инээдэмтэй болт юм билээ шүү дээ. Энэ ордон дотор чинь энэ ордон чинь бол тэр чигээр феодлууд, манжийн феодлууд. Тэр өгнүүд нь ч феодл өгнүүд байхгүй юу? Сайд гэдэг чинь феодл үг байхгүй юу? Шадар сайд гэдэг чинь феодл үг. Тийм, амбан сайд, яам, тамгын газар гэдэг чинь манжийн өгнүүд байхгүй юу? Тэр яг хэвээр явж байгаа. Хэцүү шүү дээ манайх. Наана гадаадынхныг ирэхэд бид нар арчилсан орн ийм эрхчлөөтэй ийм гэл сайхан танилцуулж байгаа шүү дээ. Тийм. Цаана яг өнгөөгөө тарахаар өстой хотлаа.